За ингээд тэгэхээр за бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Нүүдэлч тэмцэхлийн багш болохыг зориглоно гэдэг өөрөө маш том хүч. Бас зориулна гэдэг өөрөө маш том зориулах уу. Бас шаардлагатай зүйлсүүдийг золиослох шаардлага гарна. Тэгэхээр энэ гурван зүйлэр тодорхой хэмжээний та юу ч хүсэж мөрөөдөд зорж исэн амьдралаасаа ямар ч сайн сайхан зүйлсүүдийг хүсэж байсан энэ гурваар заавал дамждаг гэдэг байгаа. Та нар энийг манайхан зөндөө сонсцоосон байх. За ингээд манай хэд маань нүгэлж тэмцэхлийн багш яагаад болохыг зорьсон, ер нь болж яг яах гэж байгаа, юуны төлөө болж байгаа гэх мэтлэн талаараа хэдүүлээ ярилцах болно. Багшаасаа ер нь багш болох чиглэл дээр яг яавал цохилтоо талаараа хамтдаа нээлттэй ярилцсан гэсэн үг. Ер нь яаж болох юм, болчлоо гэхэд яах юм, болно гэдэг нь яг юу хэлээд байгаа гэх мэтлэн хэдүүлээ ярилцах болно. За сайн байна уу? Сайн байна уу? Сонсогдсон уу гэж? Сонсогдож байна. За. Тэгээд чаг нараа гаргаж авсан багштайгаа юм уулзах юм боломжийг олсонд маш их баяртай байна. Баярлалаа. Тэгээд бас багшийнхаа хичээлийг сонсоод би бас одоо 7 дахь хичээл дээр явж байна. Тэгвэл одоо гол нь яагаад энэ нүүдэлчдийн ухаанд сурч байгаа гол зорилго юу вэ гэвэл ер нь нүүдэлчдийн ухаан гэдэг нь ер нь монголчуудын ухаан гэсэн ийм ойлголттой. Яагаад гэвэл одоо бидний энэ чаг үе орчин амьдарч байгаа энэ чаг үед маш их одоо дараастай ер нь одоо бурууг ер нь зөв ер нь буруу гэж ер нь сайхан имийг одоо ойлгох шатхан байсан чинь чаг үе. Тэгвэл хүмүүсийн энэ одоо уурах тархинд ч юм уу багш ирдэг сэтгэл зүрхнээ мэдээлэл юм дандаа юм муу муухай мэдээлэл ярилцсанаас болоод хүмүүс амьдралдаа их дараасаа авдаг их юмгаа бас тань мэддэг талаар их ааны болсон чаг. Тэгвэл одоо энэ нэг бүхнээгээ одоо өөрийн яагаад гэвэл өөрийгөө нь өөртөө байдаг бусдыг өөрчилнө гэж. Өөрийгөө одоо энэ төвшөнд хүргэж одоо өөрийгөө шатдаг мэддэг юм сайн сураад ер нь байрдсан чиглэл яагаад хүн ингэж жовдөг вэ? Яагаад манайсаа энэ ойлголтол юм дутуу вэ гэж одоо хичээлээ дамжаад бас аав ээжтэйгээ ингэж ер нь би ойлголтол дутуу багасаа эрт гарсан аав ээжийн хайрыг дутсан. Хичээл дамжаад би бас маш юм олж өөж автаа энэ харьцах талаар өөрийнхөө хавийн энэ дэр дасаад багшийн жааснаас боттой нийлүүлээд одоо аав ээжтэйгээ их ярьж ихэрсэн байна. Тэгвэл одоо миний аав ээж нь одоо тэр залуу үеийн бага насндаа бас ямар ийм одоо жовлонгийн туужгаад бидэнд энэ үед ийм юм сураад бид тэр авсан мэдсэн жилд манай бие дээр ирээд яаж явж гинөө гэдэг юм бас заримдаа олж мэдэхгүй болохоос маш их төрөвдлээ хичрээд тэр үйлдэл их асуудалтай буян ихтгэлжгүй ойлголцгүй болсон. Чигээд нотмос хичээлээ сонгосоод бас сэтгэл тамаа санаа тайван болсон их ээж аавтайгаа бас чөлөөтэй ярилцад дийлдэг болсон. Ээж ч гэсэн намайг ойлголоо, би ч гэсэн ээжийг ойлгодог ийм нэг төвшин төрж байна. Тэгвэл бас энэ бас багшийнхаа хичээлийг сурсан мөн олон багш нь одоо бидэнд одоо жаан сургаснаа сайн ач хавья. Тэгвэл одоо энэ хичээлийг гол нь сурж их зорилго нь бол өөрийгөө сурсан мэдсэн бас бусдад зориулна гэдэг зорилго. Яагаад бусдад зориулах гэсэн өөрийн мэдсэн жишээ юм бусдад зориулахгүй өөртөө хадгалаад байх юм бол тэр бол одоо зөвхөн өөрийн чинь одоо бусдад одоо хаваад дийлэг өөр биечтэй үлдвэл ямар ч тийм сурсны тийм одоо хэрэг алга гэж би бодож байна. Тэгвэл одоо ийм сайхан хичээлийг сурчаад одоо тэр дараастай явж байгаа ямар ч нэг хүнийг бас нэг өөрөө бас нэг талаас нь зөв талаас нь жолоодоод дийлээ. Тэр хүний зөв талууд нь оруулаад дийлжүүл бас бас бидний багшаасаа сурсан бас нэг ач гаяа юм гэж бодож байна. Тэгвэл одоо гол нь энийг одоо бас өөрийгөө юу ч шатдаг босдгийг бас ингэж дайтлан дагуул шийддэг ийм үүднээс бас ийм нүүдэлчдийн ухаан гэдэг хичээлд өөрөө татагдаж одоо ийм нэг бас нэг багш шиг ингээд бас сайхан юм сурсан мэдсэн хүн таваалчаа гэсэн үүднээс бас ингэ хичээлд орж ирээд ийм сайхан олон түмэнтэй сайхан багш нартай танилцаад явж байгаад их баяртай байна. За түрүүн тэгсэн те нүүдэлчдийн ухаан гэхээр одоо ерөнхийдөө Монгол ухааныг хэлж гэнэ үү гэдгсэн. Тэгэхээр нүүдэлчдийн ухаан гэхлээр дэлхийн нийтийн зайлшгүй таньж мэдэж ойлгох ёстой ухааныг хэлж байгаа. Өнөөдөр дэлхийн нийтээрээ тэр чигтээ систем зүү тогтол энэ дэлхийг амьдралыг авч явах арга нь аль хэдийн мухардсан байхгүй болсон гэсэн үг. Одоо яахаа мэдхээ болцсон дэлхийн нийт. Дээрээс нь мөн ер нь одоо ганц одоо Монгол хэвгүй ихгүй ер нь хэцүү болцсон. Хүмүүс одоо жишээлбэл бид нар нэг амьдрал болохгүй байгаа юм шиг нэг л болох чигээд яаж чээ зүтгэхэд нэг л цаанаасаа болж өгөхгүй. Тэгэл нэг л аав ээжтэйгээ ойлголцохгүй байна гэж чинь за жишээлбэл амьдралын цааш тэмнүүдээр ийм байна гэж чинь дэлхийн нийт одоо бүгд ийм гацаанд орцсон байхгүй. Тэгэд 10 жилийн сургууль юм уу бага сургууль ийм юмсуудыг огт заадаггүй, ойлголдоггүй. Тэр зүйлийг зааж ойлгуулдаг зүйл биш юм байна л та. Тэгэхээр дэлхийн нийтээрээ тэргүй арга мухардсан байгаа болохоор нүүдэлчдийн ухаан гэдэг байгалийн ухааныг хэлж байгаа.
Энэ байгалийн жам зүү тогтол, энэ тоглоомын дүрм гэдээ багш нь хичээл дээр нь ярьж ирсэн энэ зүйлсүүд бид нар тоглоомын дүрмийг огт мэдэхгүй байна бүр. Энийний эсрэг яваад байгаа байхгүй. Тийм байгаа болохоор бид нар арай л нэг жоохон төрүүлж таньж мэдсэн хүмүүсийн хувьд ер нь одоо бид нар амжилттай амьдрах, сайхан амьдрах гэдсэн чинь амжилттай амьдрах, сайхан амьдрах гэдгийг чинь бидэрт нэг тийм мөнгө төрөхтөө, баян затгалан, эсвэл ингээд нэг гоё том байр машинтай гэж бодсон чинь тэрэнд аз жаргал амжилт гэдэг зүйл байгаагүй юм байна гэдгийг дэлхийн нийтээр одоо ойлгож эхэлж байгаа байхгүй юу вэ гэхээр байхдаа үн цэнэгүй зүйл байхгүй болчхороо хайрын зүйлсүүд байдаг биднэрт. За жишээлбэл агаарыг аваад үзье л да. Агаар байж байхдаа үнэгүй хамгийн үн цэнэгүй нэг тийм хэрэгтэй хэрэггүй нь мэддэг. Байхгүй болчхороо яаж чинь ямар үн цэнтэй юм бэ? Ус байгаадаа амар үн цэнэгүй байгаа байхгүй. Байхгүй болчхоор ямар үн цэнтэй болох вэ? Тэ? Бид нар одоо шилбэл энэ бага нас, дунд насыг өсвөр наснуудыг те залуу сайхан үеүүдийг туулаад өнгөрчлөө шүү дээ. Тэр үед байж байхдаа бидэрт нэг тийм сайхан санагдаагүй. Байхгүй болоод бидрээс харьчих үед яаж вэ? Тэнд аз жаргал бага наснд ямар гоё байсан бэ гэдэг зүйл. Хүн одоо шилбэл эрүүл байхдаа тэр эрүүл байхын үнцнийг ерөөсөө мэддэггүй. Тэрэнд амжилт аз жаргал байгаа юм байна гэдгийг ойлгодоггүй. Өвдснийхөө дараа эрүүл байдлаа алдсныхаа дараа ойлгодог. Эрүүл байх чинь жаргал байсан юм ба шүү дээ. Эрүүл байна гэдэг чинь ямар том амжилт байсан юм бэ? Аав ээж байхад бид нар нэг ойлгодог шүү дээ. Аав ээж яваад өгсний ар дээр аав ээж байх ямар чухал байсан бэ? Аав ээжтэйгээ байхад ямар нөмөр нөөлөгтэй байсан бэ? Тэгэхээр үндсэндээ юу вэ гэхээр бидний мартцсан жижиг орхигдуулсан зүйлсүүд үнэндээ аз жаргал амжилт байж. Эцсийн дүндээ би үр хүүхдтэйгээ гэр бүлтэйгээ ээж автайгаа элэг бүтэн амьсгалах агаарта уух устаа амьдрах орон зай нэрүүл тэгш байх нь өөрөө ямар үнцэнтэй юм бэ? Хэдүүлээ за нэг одоо нэг 30 жил ухраад үзье л та. Бидний одоо амьдарч байгаа орон зай байгаль харьцангуй гоё хэлсэн шүү дээ. Өвснөгөө тухайн үедээ бидний энэ ямар үнцэнтэйг нэх ойлгоогүй. Одоо бол бид нар ойлгохын дээр ойлгож шүү дээ. Яаж ч одоо өвөр монголч бай яаж ч малыг сайн тижээгээд бордоод нэмэргүй болчихж байгаа байхгүй юу? Одоо бордоо тэгээд одоо малаа зарыг гэхээр хямдхан 5 ушуу мал одоо маха багаар гаргыг гэхээр хязгаарлалттай. Одоо яг яаж амьдр гэдэг юм бүх зүйл үндсэндээ зүү тогтлынхоо хувьд бүгд байхгүй болцсон алдарсан. Тэгэхээр одоо бидэрт байгаа хамгийн сүүлийн нөөц болцоо юу вэ гэхээр бид нар эхлээд асуудлыг эхлээд олж харах хэрэгтэй байна. Олж харах хамгийн хэцүү. Яг ямар асуудал зовлон бидэрт нүрлээд байгааг олж харна гэдэг маш хэцүү байгаа байхгүй. Олж харсны ар дээр тэрийг хүлээн зөвшөөрнө гэдэг маш хэцүү. За хүлээн зөвшөөрсөн бол тэгвэл яаж засахын гэдэг засах хэрмэлзэл бидэрт дахиад тутмаг байхгүй. За засъя гэд ирмэлзэл нь байлаа гэж бодъё л доо. Гэхдээ яаж засахаа мэддэхүүн байхгүй. Мэддэхүүн байлаа бүр за яаж иж байгаад байчлаа гэж бодъё. Тэр мэддэхүүнээ чадамж болгох тэр хичээл зүтгэл бидэрт байхгүй. Тэгэхээр би ганцаархнаа зовоод байгаа зүйл биш юм байна. Би ганцаархнаа ингээд амьдрал хэцүү байгаад нэг л аав ээжтэйгээ ойлголцохгүй ч юм эсвэл амьдралын ингээд мөнгө төрөг болохгүй байгаа юм биш. Цөөхөн хідэн хуучин нэг юм олцсон байсан аав ээж нь ч юм өвөө юм юмнуудаа олцсон байсан хүмүүсийн амьдрал нь дунджаас дээгүүр амьдарч байгаа. Эсвэл энэ цаг үеийг мэдэрч чадж байгаа хүмүүст ч байд юм уу те. Гэхдээ тэдэрт баян цатгалан мөнгөтэй ч гэсэн сайхан амьдрал гэдэг зүйл нэх бас байхгүй. Тэгэхээр одоо бид нар жоохон тунгаай, жоохон эргэцүүлээ. Энэ амьдрал юу болоод байна те? За тэгвэл нүүдэлчтэй ухаан бидэрт яг юу өгöd байгаа юм? Бидний хувь хүний одоо миний энэ мөнх гайхамшиг гэдэг хувь хүнд яг юу өгöd байгаа юм? Энийг энэ амьдрал дээр яаж ашиглаж үр дүн болгох юм? За тэгвэл манай гэр бүлд юу өгж байгаа юм? Тэгвэл манай энэ одоо жишээлбэл аймаг гацаанд юу өгж байгаа? Манай улс оронд юу өгж байгаа? Энэ байгальд юу өгж байгаа юм? Юу өгж болохоор юм? Бүх хүн нүүдэлчтэй одоо жишээлбэл би ганцаараа нүүдэлчтэй ухааныг одоо таньж мэдээд ойлгоод ухаарчлаа гэж бодъё л доо. За энэ нэг хэрэг. Тэглээгээд би амгалан болчихгүй байхгүй. Би сайн сайхан амьдарчихгүй, би амжилттай амьдарчихгүй. Би амар амгалан сайхан байхын тулд миний хажуу дахь хүн сайхан байхгүйгээр над дээр сайхан амгалан байдал үргэлжлэхгүй байхгүй.
хажууд хүүхэд өсөглөө уйлаад байх юм бол миний одоо нүүдэлчтэй ухааныг таньж мэдээд ойлгож ухаарсан яг ямар хамаатай юм бэ тийм үстэй. Бодит байдал хүүхэд өлсөд уйлж байгаа байхгүй. Эсвэл эхнэр хажууд асуудалтай амьдралд нь хэрэгцээ шаардлага нь хангахдахгүй хэцүү байгаа байхгүй сэтгэлийн бухимдалтай тий. Тэгэхээр би амгалан байхын тулд эргэн тойрондохоо амгалан байх шаардлагатай болж байна. Тэгвэл манай гэр бүл амгалан байхын тулд миний хүүхдийн амьдрах ангийн хүүхдүүд нь, амьдрах нийгэм нь, амьдрах цаг үе нь миний хүүхд ганцаархнаа жишээлбэл хаттад ч юм өвөр Монголд амьдрахгүй байхгүй тий. Миний хүүхд ганцаархнаа дэлхий дээр амьдрахгүй байхгүй. Хамтран амьдрах төр оршихуй хүмүүс нь бас амгалан байх, зөв танин мэдхүйтэй бие бинийгээ ойлгодог байх шаардлагатай. Тэгэхээр бид нар яагаад нүүдэлчдийн ухааныг хичээлийг мөн яагаад нүүдэлчдийн ухааныг хичээл заавал түгэх ёстой вэ? Яагаад юун түрүүнд өвөр монголчуудад түгээд байна вэ? Яагаад тархан суурсан монголчуудад түгээд байна вэ? Багш нь одоо та нарт нэг тийм одоо гоё сайхан юмсуудыг бол манайхан зөндөө сонсцсон. Энэ 10 хичээл 20 хичээлүүдэд хангалттай сонсцсон. Одоо багш болгож байгаа бол хэдүүлээ жоохон хариуцлагын үүднээс багш нь ярьж байна. Өнөөдөр бол үнэхээр яг яах гээд байгаа бодит байдал дээр бид нэр яг яах гээд байгаа. Би одоо шпил те нэг багшлаад байгаа нь өөрийн сайн сайхны төлөө, аз жаргалын төлөө ч юм уу мөнгө төрөхтэй болохын төлөө биш. Хэрвээ танд бас тийм бодол байвал та нүүдэлч тэмцэхлийн багш яаж чичээгээд болж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр нүүдэлч тэмцэхлийн багш болно гэдэг нь танд юун түрүүнд бусдыг ойлгох байдал, бусдыг хайрладаг байдал, энэ нийгэм цаг үеийг мэдэрдэг байдал. Энэ нүүдэлчдийн ухаан гэдэг зүйл, миний сурч таньж мэдсэн зүйл, энэ миний эргэн тойрондох тэ гэр бүлүүдэд, хамаатан саднуудад, миний найз нөхдүүдэд тэ энд байгаа одоо шпил хамт олон дундч байдаг юм уу? Энд байгаа аймаг сум гацаад нийт өвөр монголчуудад ямар хэрэгтэй вэ? Нийт хятадуудад ч юм уу, нийт дэлхийд ямар хэрэгтэй вэ гэдгийг үнэхээр та олж харж байна уугүй юу? Тэгэхээр багшийнх нь хэлээд байгаа зүйл нь та зөвхөн өөрийнхөө төлөө биш, нийт олонний төлөө. Энэ дээр би өөрийнхөө төлөө бөгөөд бусдын төлөө би юу мэдэж болох вэ? Би юу чаддаг болж болох вэ? Зүгээр сайхан сэтгэл байж болно шүү дээ. Гэхдээ сайхан сэтгэл миний хүүхдийг юм уу таны хүүхдийг хооллохгүй ухаантай болгодоггүй байхгүй. Зөвхөн сайхан сэтгэл хүнийг тэхгүй шүү дээ. Сайхан сэтгэл хамгийн чухал гэдэг. Гэхдээ сайхан сэтгэл ухаантай дүүцэхгүй, мэдлэгтэй дүүцэхгүй, чадвартай дүүцэхгүй бол сайхан сэтгэл шиг худлаа юм байдаггүй. Нөгөө нэг хадминдаа ороод нөгөө нэг өөрийгөө танилцуулах гэдгсэн чинь нөгөө нэг мэддэг чаддаг юм байхгүй, амьдралдаа хийж бүтээсэн юм байхгүй, мөнгө төгрөг байхгүй те. Тэгсэн чинь хадман ярьж гин гэж. За сайхан сэтгэлтэй юм байлгүй дээ. Тэгэхээр сайхан сэтгэл ганцхан юмыг аврахгүй байхгүй. Манайханд бол бүгдэнд нь сайхан сэтгэл байгаа багш нь итгэж байна. Гэхдээ манайханд мэдлэг байгаа, бас чадвар байгаа, хүсэл эрмэлзэл зориг байгаа. За тэгэхээр саяны одоо нэр нь хэн блэ? Нэр нь хэн гэсэн бэ? Би Отхон Баяр. Отхон Баяр. Тэгэхээр Отхон Баярын Шилэнгийн зүүж өмчн нутагт одоо яг Хоккодод ажиллаж амьдарч байна. За одоо хэдэн настай вэ? Одоо 34-тэй. Ямар залуухан юм бэ? Надаас дүү юм шиг санагдаад байна шүү дээ. За тэгэхээр багшийн саяны ярьсан юмсууд болохоор бид нар харах хараа цараагаа сэтгэлгээгээ өшөөд тэлж дэлхийгээр харах ёстой гэсэн үг. Мөн дээрэс нь хятад өөрөө маш олон хүн амтай. Тэгээд дэлхийн нийтээрээ ер нь бол бид нарыг амжилт гэдэг зүйлийг, аз жаргал гэдэг зүйлийг хуураад худлаа ярьсан байхгүй бид нарт. Амжилт аз жаргалтай байх, мөнгөтэй байх, амжилт аз жаргалтай байна гэдэг нь гоё амьдрах гэд худлаа ярьсан байсан байгаа. Тэгэхээр одоо байгаа зүйлсүүд дээр эхлээд төвлөр. Надад юу байгаа юм? Эргэн тойронд чи яг юу байна? Тэгээ энэ дэр би яг өөрийнхөө байгаа зүйл төр тулгуурлаад би эргэн тойрондоо юу хийж болох вэ? Яаж болох вэ? За тэгээд багш нэг ямиг зөрөгтэй хэлэхэд нүүдэлч тэмцэл тэртээ тэргүүд дэлхийд түгээд аль хэдийн эхэлцэн явж байгаа. Суурь ажлууд бүгд бэлэн болоод явцсан. Дэлхий дээр одоогоор л нэг 100-аад багш байна.
Тэгээд суралцах хүмүүсийн тоо бүр хэтэрхий ихсэж ирнэ. Тун удахгүй багш нар хүрэлцэхэ болно. Ягаад тэгэхээр арвтын системээр юмнууд явагдсан штэ. Яг л нэг багш нэг 10 хариуцаад хилцүүлгээ удирдаад дээдл нь 3 арвт аваад 5 арвт болоод ирэхээр тэр арвтуудыг зэрэг авч явах боломж нь хязгаарлагдмал болоод ирж байгаа байхгүй юу? Тэгвэл арвтаа болчих л доо шууд олон хүмүүс яриад явчихаар нөгөө энэ сүлжээгээр ярьдаг амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болоод сургалтын чанар алдагдах гээд байгаа байхгүй юу? Багш нь жинхнээсээ тэр хүмүүсийг энэ амьдралдаа хэрэгтэй байг гэдэг тэр системээр явах гээд энэ зүй тогтлоор. Тэрнээс яг хөө ингээд нэг хідэн видео хичээлүүдэд те одоо бэлтгэсэн байгаа хичээлүүдэд тавьчаад хайчиж болно шүү дээ. Гэхдээ хаяхгүй байгааз заавал нэг даасан багштай заавал хилцүүлэг тэмдэглэл гэж багш нь тэгэж ажиллаад байгаа. Харж байгаа те. Тэгэхээр яг 10-10-аар ингээд аваад явхаар багш нарын тоо угаасаа хүрэлцэхгүй байхгүй юу? Тэгэхээр хүрэлцэхгүй болохоор адаглаад хилцүүлэг удирдах чадамжтай бай. Тэг хин тулд яах вэ? Тэхийн тулд айхтар олон сургалтанд суух ямар ч шаардлагагүй зүгээр их л багшаа болж игүүл одоо арвтыг чинь ингээд юунуудаар өөрөө чи хүч хүрэлцэхгүй байл би ингээд туслах багшаар ороод тусалж болж шүү. Би яавал дээр вэ? Би юун дээр анхаарвал дээр вэ? Өөрөөсдийнхөө анги даасан багш нартайгаа сайн ажил. Тэгээ болж игүүл багш нь болвол өвөр Монголд зав зайд хаарвал очино. Гэтэ багш нь аль болох өдөр ирэх тусам одоо бусад улс оронд байгаа нүүдэлчдийн эмсгэлийн багш нар дээр очихгүй бол өвөр Монголд би маш олон удаа очсон. Бусдууд дээр нь баг очиагүй байгаа шахав. Одоо ингээд Таиландд дуудаад авчирч байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийн тоо одоо нүүдэлчдийн сургалтанд элсэх хамрагдах хүмүүсийн тоо улам нэмэгдээл байдаг. Тэгээд нөгөө багш нарын тоо нь хүрэлцэхгүй байгаа болохоор та бэлэн үү? Бэлэн үү гэдэг нь хардаа бэлэн болохыг хэлдэггүй. Бэлэн байхыг ирмэлцэж гинэ үгүй юу? Бэлэн байхын тулд та наад захын нэг хилцүүлэг удирдаад хөтлөөд гоё асуугаад дуулаад аваад явчих чадамжтай гэж багш найдаж байгаа.